За 1 сарын 11 за орой 11 цаг болж байна. За Сүхбаатар аймгийн баруун урт хот тий Төв хот нь. За тэгээд талбайг нь Төв талбайг нь Сүхбаатарын талбай гэж хэлдэг юм байна. Тэгээд Сүхбаатарын жанжны хөшөөтэй юм байна. За энэ дагаарын чанар хэмжиж байна. За агаарын чанарын үзүүлэлтээ зогсоогоод ярьчээ. За PM 2.5 буюу маш нарийн хэмжээтэй тоосонцор гэж нэрлэж байгаа юм. За энэ хэр нарийн вэ гэхээр хүний өсний 30 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний тийм нарийнхан ширхэглэг. Тэгэхээр хүний нүдэнд харагдахгүй гэсэн үг. За тэгээд PM 2.5 нь 81 гэдэг нь ямар хуу утгатай юм бэ? Ямар учиртай тоо юм бэ гэхээр олон улсын стандартаараа 81 PM 2 микрограмм метр куб гэж байна. За 50 тоос 150 нь бол эрүүл мэндэд муу гэдэг үзүүлэлт байна. За дараагийнхан болохоор 100 PM 10 156 гэж байна те. За энэ ямар үзүүлэлт вэ гэхээр за PM 10 буюу энэ харьцангуй жоохон бүдүүн ширхэгтэй PM 2.5 бодоход гэхдээ л маш нарийн хэмжээтэй байна те. За энэ болохоор нэг 100-аас 200-ийн хооронд бол хэвэн байдаг юм байна гэж байна. За тэгээ агаарын чанарын үзүүлэлт мэдээж олон төрлийн үзүүлэлт дотроо байгаа. За тэгээ энэ хоёр бол ингэж харагдаж байна. За PM 2.5 бол өөрөө. Тэгээ сая би яг юунаас хотын зүүн хойноос ирж байгаа. Тэгэд бол бас яг энэ PM 2.5 үзүүлэлт, PM 10 үзүүлэлтүүд нь бол бас өөр байна. Тэгэхээр энэ баруун урт хотод яг орон зайн хувьд те одоо магадгүй гэр орол нь хаана байгаа ч юм уу те салхи нь хаанаас вэ гэдгээс хамаарат орон зайн хувьд бол агаарын чанар нь өөр байдаг юм шиг байна. Одоо ертөнцийн зүгээр нэг урагшаага гол замаа бариад яг энэ аппаратаараа хэмжээд явчихна. Тэгээд үр дүнг нэг нэгтгэхэд нэг хин хараад ойлгохоор тийм энгийн хүснэгтэн байдлаар харуулчихнаа.